Ер нь ямар жижигхэн л гэдэгтэй ямар жаахан юм бэ л гэдэг шүү дээ хүмүүс. Харанхуй донд бүдрэхвэ ханаас гэдгийг мэдэхгүй. Үши чинь тэрийг туулдаг охин байсан юм уу гэл. Тийм л комент айгүйг сонсдог доо. За одоо ер нь энэ жил Бекагийн тоглолтыг хиндэ гэл ярьж эхлэхэд нь л шууд яг сандарч эхэлсэн юм. Алхаж ийсэн ч бодогдчихээн, ус уусан ч бодогдчихээн. Би нэг Ошингрийн 11 жилээ дээр яг нэг дуулж агаад ингээ хүмүүсийн донд ингээ ээж зогсож байсан байхгүй ингэсэн. Тэгээ ээжийг ингээ харснаа амар гацаад ингээд нулимс зэлэгнээд ингээд хоолой зангираад амар ийг болчихсон шүү. Тэгэл нэг дараачин доо явах гээд байдаг. Би тэнд ингээд уйлах гээд байдаг. Тэгэл ер нь харцыг хараад вау би ингээд бараг чадчихлаа шүү гэж бодчихсан. Бека гэдэг нэрийг ер нь бол одоо нэг миний нэр чи айгу түгээмэл байдаг нэр. Тэгээ тийм болохоор за одоо ер нь одоо жоохон өөрийгөө өөрөөр дуудуулж үзье л та гэж бодоод тэгээ өгчээсэн. Тэгээд Бэн овгийн маань ихний үсэг. Тэгээ энэ болохоор миний нэрний ихний үсэг. Тэгэл дээр нь зүгээр нэг К нэмэл Бека болчихсон. Тэгээд сүүлд яг ер нь Бека ямар утгатай үг юм бол гэд хайсан чинь тийм янз янзын үгнүүд байт юм билээ. Хаваа хэлээр үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү олон утгатай байсан байлээ. Би бол бүр үнэхээр тайван хүн. Бүр маш тайван хүн. Тэгээ сандрах айгуу дургу. Тэгэд нэг яг ийм тайван байдлаа хадгалахын тулд юмнуудаа ингэж айгуу төрүүлж бэлддэг. Тэгээ заримдаа тэгж чадахгүй болохоор ингэж бүтэн өдөржингөө ийм явчихдаг юм сандралтай. Завсар зайгүй л дуулж идэг тийм байсан. Нэг миний хамгийн анх гаргасан конфи гэдэг дуу яг тэр дууг хийж яхад анх хөөх ингэж болчих жоо юм уу? Ингээд би ингээд дуу хийж чаам уу? Чадах юм байна шүү дээ гэж айгу бодчихсон. Тэгэл ер нь одоо тэр дуунаас л одоо бүх юм ихсэн дээ. Тэгээ өөрөө ч мдэггүй байж байгаа зүгээр нэг туршаад үзсэн чинь тэр нь одоо яг нэг Ошингри продакшны продюсертэй танилцуулсан. Одоо тэр маань ингээ яванда тэр хүний чихэнд хүрээд тэгээд одоо намайг артистаар авмаар байна гэд бүр хөдөө байж хахад ингээд одоо яралтай ирээ ингэж уулзаж ярих ажил байна гэд тэгээд Ошингри дээр орчихсон. Тэгээ одоо төгсгөөс. Одоо төгсгөөл тоглолтоо чих гэж явж байна. Тийм дадлага хийсэн. Сайтад дадлага хийсэн шүү дээ. Тэгээ нэг мэдээ бичнэ гарч мэдээний сэдв болно. Хүнээс яриа авна. Тэгэл халуун наранд гүүгээл, ийшээ тийшээ гүүгээл, тэр хүнээс яриа авъя. Подкаст буцаж ирээ тийшээ явж зураг ав гээл. Тэгээ ер нь айгүй сонирхолтой байсан. Тэгээд их чинь сурсан дөө тэр газар. Миний цариг хүмүүс нэг мэддэггүй юм шиг байлээ шүү дээ. Тэгээд бүр ингээд энэ тэнд дуулаад байж хат ч юм уу. Хөө чи тэр охин байсан юм уу гэж айгүй таньдаг. Тийм болохоор гадуур явхад хүмүүс нэг таньдаг юм дөө. Одоо ч гэсэн. Тэгээ ер нь одоо ч гэсэн. Гэтэ одоо бас мэрсэр айгүй илээ таньжилээ. Айгүй өөр илээ. Үнэ. Гэтэ яхаа тийм ч их биш ээ. Цөөхөн 3-4 мөрөв байна уу тийм. Мөн зөвшөөрөл авахгүй гэдэг. Фокси хараал мэднэ гэд дууны үгийг биччихсэн. Тэгээд өөрөө ч гэсэн тэр дууны үгэнд аягүй хайртай. Тийм. Ер нь тэр дууны үг бичсэндээ бас аягүй баяртай байдаг шүү дээ. Ер нь л студидээ бүр ханж өмждөг байсан шүү дээ. Ер нь гэртээ харж зөвхөн усанд орхол тийм ажилтай. Тэгэл баг шүн болгон студи дээр хондог байсан. Тэгэл тэнд хугацаанд бүр ингээл дандаа дуулаад дандаа үг бичиж үзээл нөө чадахгүй байгаа тэр хэсэг дээрээ бүр нэлээ хэдэн цаг суугаал. Тэгэл нэг юм хийнгүүт тэр нь ингээ болохгүй юм шиг санагтаал нэг юм хийгээл явуулангууд наач жоохон тийм юм байна. Жоохон энэ нь өөрчлөх юм. Гээл дахиад суугаал.
Тийм тэр үе айгүй хэцүү байсан юм байна. Гэтэ тэндээс одоо сурж авсан юмараа яг одоо гэх айгүй их юм сурж авсан болохоор тийм тэр нь одоо айгүй амттай санагддаг. Яг хав надаа яг юм шууд юм бол хэлээгүй. Гэхдээ айгүй бахархаж байгаа нь харагдсан. Тэгээд айгүй нулимс цэглэгжсэн. Аха. Яг ингээл манай охин гэл ингээл хүмүүст яриад ангууд. Их тийм тэгээ би нэг өөрийгөө баталсан юм шиг. Тэгээ ингээд одоо ямар тач ингээд би өөрийгөө илэрхийлчлээ дээ гэдэг одоо мэдрэмжийг авч ирсэн. Би нэг Ocean Grey 11 жилийн дээр яг нэг дуулж агаад ингээ хүмүүсийн дунд ингээ ээж зогсож байсан байхгүй юу ингэсэн. Тэгээ ээжийг ингээ харснаа амар гацаад тэгээ ингээд нулимс цэглэгнээд тэгээ ингээд хоолой зангираад амар ийг болчихсон шүү. Тэгэл нэг дараачин дуу явах гад байдаг. Би тэнд ингээд уйлах гад байдаг. Тэгэл ер нь харцыг хараад вау би ингээд бараг чадчихлаа шүү гэж бодчихсан. Одоо ямар ч тайзан дээр гарсан тэр тайзыгаа бүр ингээд галзууруулдаг. Тэг хүн болгоны ингээд сэтгэлийг ингээд дүүртэл нь гоё тийм одоо тэгж тайзан дээрээ байдаг. Тийм л юмыг айгуу тийм лаг дуучин гэж бодож байна. Аха. Бүр бараг өдөр болгон гэхгүй юу. Ер нь өөрийнхөө хоолойнд айгуу дуртай шүү. Хүмүүс хөвчлэн өөрийнхөө хоолойнд айгуу дургу гэж ярьдаг. Би яг ингээд одоо ярьж байхдаа ч гэсэн ингээд өөрийнхөө хоолойг сонсоод одоо гоё ярьж байна гэж бодож байна. Тэгээд ер нь надаа ийм офисын ажил ерөөсөө толгоонд буудгүй. Тэгээд одоо дуулдаггүй байсан бол яана л гэж бодож байна. Айгуу байрцгүй. Тэгэл заримдаа ингээл амар шар хөдлөл амар гоё юм хэмээр санагдтал заримдаа болохоор за зэршгөө гэл тэгэл байж байгаа шин. Тийм. Ер нь яг тийм би юм тийм гэсэн юм надад байхгүй юм шиг байна. Бүгдийн дуулна хүмүүстэй хамтарсан дуугаа дуулна. Яа. Яа. Өөр сандарчлаа. Төгшүүр ихтэй болчтой юм билээ шүү дээ. Ингээл байнга ингээл төгшүүртэй мэдрэмж авал. Тэгэл матгч гараад хэлдэм байна өө. Би сая бүр замдаа энэ батгыг дарах гэж бөө юм боллоо.